За сайн байцгаана уу. Өнөөдрийн маркетинг ток контентын маань энэ удаагийн дугаарт бид нэр experience management гэх энэхүү сэдвийн өргөн ойлголттой сэдвийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа бас маркетингийн болон мэдээллийн технологи за тэр дундаа бас энэ шинэхүү ойлголтын дээр бизнесээ эрхэлж байгаа олон улсын байгууллагын бас Монгол төлөөлөгч эрх мөттэй уулзаж эдгээр энэ сэдвийн хүрээнд туршлага солилцохоор өнөөдрийнхөө дугаарыг эхэлж байна. Тэгээд өнөөдрийн сэдвийн маань зочноор бид бүгдийн манай маркетингийн болон бизнес эхний салбарын таньдаг Монголын стартап салбар, мэдээллийн технологийн салбарын бүгд мэддэг. Манай Мэндэ MG үлдсэн ирсэн байна. За тэр Мэндэ бол одоогийн байдлаар Erxis Inc компани хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлаар явж байгаа юм. Хөрөг үлдсэн ирсэн байна. Бас Монголын маркетингийн холбоонд тариа л да. Гişүү. Өдөртөх зүйлэн гişүү. Өдөртөх зүйлэн гişүү. Яриад гэж. За дараагийн энэ гахалтай нэмсгэлдэг эмэгтэй бол манай Батшиг хүрэлцэн байгаа. Great Place to Work олон улсын байгууллагын Монгол улс хариуцсан зөвлөх. За мөн хүний нөөцийн талдаа бас Австралийн хүний нөөцийн мэргэжийн зөвлөх гэж сонссон тийм. Тэгэхээр ер нь бол энэ HR талдаа бол бас 50-тай эдийн эрхмүүдийн нэг байна гэж харж байгаа. Тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За одоо тэгэхээр ер нь бид нэр манай маркетинг ток контент маань энэ маркетингийн талаар шинэ ойлголтууд юу байгаа, хаашаа тренд яваад байгаа. Тэнд Монгол залуучууд манай Монголын бизнесийн орчин хэрхэн бэлтгэх ёстой энэ гэдэг ийм зүйлсүүдийг ярьдгаас гадна яг маркетингийн галт тоон юу болт гэдгийг ер нь хүрнээд байгаа да. За яагаад HR-ийн хүн ирсэн бэлээ? HR маркетинг сүүлийн үед тренд болоод байгаа шиг байна. Амар яг гэж тэгж байгаа. Нэг яа. Яг ер нь нөгөө энэ нэг experience management гэдэг зүйл өөрөө одоо юу гэдэг сүүлийн үед бүр хитрхи яригдж байна л та тий. Тэгээ манад бол одоо хүн болгон customer experience экспертүүд ер нь бол болж байна тий. Компаниуд ч гэсэн анхаарж байна. Магадгүй одоо 2010 онд inbound marketing гээл тий ярьжсэн бол content marketing гэжсэн бол ер нь энэ одоо цаг үе дээр бол hype маань өөрөө customer experience гэдэг зүйл байх шиг байна. Тэгээд яг хуу миний хувьд бол бид чинь маркетингийн технологи бүтээдэг ийм одоо IT-ийн компани. Гэхдээ яг үндсэн мэргэжил бол бизнесийн удирдлага, маркетинг тал руу явдаг. Тэгээд Батшиг маань болохоор маш мундаг бүсгүй би бас хамтдаа одоо нөгөө орё гэд ярьсан гол зүйл нь бол энэ ер нь experience гэдэг юм чинь customer experience гэдэг байгаа зүйл маань өөрөө энэ employee experience те хамт олонны компани соёл гэдэг юмтай ер нь салшгүй холбоотой байгаа байхгүй. Энэ хоёр нөгөө холбогдоогүй байхад өнөөдөр бид нар энд ингээд хэрэглэгчийг happy байлгах тухай, хэрэглэгчийн туршлагыг мэдэх тухай, бүртгэх тухай одоо яаж те сэдэлжүүлэх гоё ингээд маркетингийн автоматжуулалт хийх тухай ярихаар амар өрөөсгөл ялтчгүй байгаад байгаа. Тэгээд тэр утгаараа би харин Батшигтай хэлээд хойлоо ингээд хамт энэ янг болоод ер нь experience гэдэг ойлголтыг гоё яри. Ер нь бол нэг зэгцтэй ойлголтууд үгүй хоёр талаас нь одоо эн чинь эцсийн дүндээ хүн л байгаа шүү дээ. Тэгэхээр customer байна уу, employee байна уу гэж ангиллгүйгээр ер нь гоё өргөн хүрээнд яри гэж тэгжл бодож байна да. Тийм ер нь бол нөгөө experience management гэдэг чинь яг ингээд одоо манайхан customer гэдэл одоо хитрхээ магадгүй нэг яа тууширсан юм шиг тий. Аль эсвэл яг яалтчгүй нэг гадны ойлголтууд бол нэг орж ирэхээр тэгээд нэг хүмүүс танигдаад ингээд яригдал явдаг зүйл тий. Гэхдээ ер нь бол experience management гэдэг чинь бол ер нь бол яг харах юм бол 4 хуваагаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдэх нь гэх юм бол одоо customer experience тий бидний хувьд одоо мэддэг буюу үйлчлэгчийн харилцаа гэж орчуулдаг байна тийм. Тэнгүүд хоёр дахь нь болохоор employee experience гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо яг энэ харилцаа гэдэг талаар нь орчуулах юм бол ажилтны одоо харилцаа зөв биз дээ тийм. Юу гэж орчуулах тийм үйлчлэгчээр яг тийм орчуулах гэж байгаа юм тийм. Яг туршлага гэдэг үгээр явж байгаа тийм. Ингэчээд байгаа байхгүй байгаа. Үйлчлүүлэгчийн туршлага,
бидний туршлага гэх юм уу те. За гэхдээ яг англиар нь явсны ялцчгүй бид нар бол одоо ингээд сурах шаардлагатай болоод байгаа шиг байна те. Employee experience гэж явж байгаа. Гурав дахь нь гэх юм бол бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Дөрөв дэх нь ихлээр брэнд. Тэгэхээр нөгөө нэг одоо аль нэгийг аваад ингээд сайжруулад ингээд явааддаг шүү дээ байгууллагууд. Одоо бид нар брэндээ хүмүүс таниулмаар ингээд брэнд дээр анхаарат байдаг. Эсвэл customer гээл одоо customer руу фокуслаад эсвэл бүтээгдэхүүн гэдэг. Гэтэл яг энэ одоо experience management гэдэг энэ зүйлийн дөрөв одоо тэ ангиллын тэ хамгийн гол суурь нь бол ажилтнууд байгаа шүү дээ. Яг энэ бүтээгдэхүүнээ сайжруулах гэдгийг чинь хань хэн байгаа юм бэ? Ажилтан байгаа тэ. Брэндээ одоо хүмүүс таниулах гэдгийн цаана хүн байгаа тэ. Үйлчлүүлэгч тхэн үйлчлэх юм тэ ажилтан байна шүү дээ. Тэгэхээр яг фундамент буюу суурь ойлголт нь болохоор ажилтан байгаа хгүй. Тэгэхээр employee experience гэдэг маань яалтчгүй experience management-ийн бол суурь ойлголт. Суурь ойлголт буюу тэр суурийг бид нэр сайжруулаагүй байж наанаас нь одоо ингээд дэдэг нь яг нөө нэг бүтцээрээ гэдэг юм яг суураараа бол сайжирч чадахгүй байгаа юм бас нэг том зургаараа тэгэхээр компани соёлынхоо хэмжээнд ер нь хамт олонныхоо experience-ийг сайжруулаагүй, компанийн culture нь удирдлага нь юу энэ experience гэдэг юмыг ойлгоогүй үед бол өнөөдөр ингээд бас одоо customer experience гэж ярих бол айгүй дутуу өрөөсгөл ойлголт болчиход байна гэж хараад. Түрүү нөгөө нэг орчуулмааргүй байна гэдэг дээр би бас гашуун туршлагатай. Бид хэд чинь нөгөө 2010 онд орж ирээд ер нь дэвшилтэд маркетинг гэдээ яриавцсан байхгүй. Тийм. Тэрнээс бид нар чинь би чи яг HubSpot-ийнхэнтэй хөдөлгөөнд Америкт Бостонд арх ууж байгаад ирээд за inbound маркетинг гэдгийг дэвшилтэд маркетинг болгож ингээ ярья гэсэн аахгүй. Тэгсэн чинь одоо юу гэдэг чинь те нэг тэр inbound-ыг одоо бол нөгөө манай Батцорг BCP-тэй чинь амар гой холддог аахгүй. Гэтэл бид нар чинь бүр 10 онд ирээд яг ер нь одоо юу гэдэг дэвшилтэд маркетинг юм аа, интернет маркетинг ч биш, inbound маркетинг ч биш. Inbound гэдгийг орчуулад дэвшилтэд гээд айгүйх ингээд хөдөлмөрлсөн. Гэхдээ яг юм дээр нэр томьёог бол орчуулах гэдэг ерөөсөө хэрэггүй юм байна. Тэгэхээр ер нь experience management, customer experience, employee experience гэж ярих нь үлдээтэй юм билээ гэж. Тийм яг энийг нөгөө нэг гонлын талаас нь бас ингээд нөгөө үзэхээр одоо манай Монголын менежментийн одоо үүсэл хөгжил гэдэг юм те нөгөө хөгжлийн үе шат бол яалтчгүй олон улсаас бол 30-аас бараг 50 жилээр хоцрогдож байгаа байхгүй юу. Тэгээ одоо байгууллагын соёл гэдэг чинь 1800 бараг оны эхнээс ингээд яригадаад чухал юм байна гэд яриад явж байхад одоо бид нар бол ер нь бол сүүлийн нэг за нэг те нэг 10 гаруй жил ойлголтоо аваад ингээд суралцсаар л явж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг тийм үүднээсээ энэ өгнүүд манад бол нэгдүгээр шинээр орж иж байгаа, хоёрдугаарт нөгөө нэг яг суугаагүй учраас бас ингээд хэдийгээр орчуулсан боловч тэрийг ашиглахад хэцүү те нөгөөдгөр тийм нутгшуулж чадаагүй ингээд явж байгаа болохоор бас энэ хитрхи бас гадны үг хэллэг одоо ашиглаж гин гэж бодож байгаа хүмүүс байвал бас тэр талаас бас ойлгох хэрэгтэй болов гэж бодож байна тийм. Зочноо танилцуулт юм уу? Ер нь би ч яхаа өөрөө их танилцуулдаг ах уу. Маяр өнгөрөөд юм. Танайд идэв. Гоё тий танайд идэв хадлаа. Илүү дэлгэрүүлжээс танилцуулаа. Тий гоё бат шиг өөрийгөө гоё танилцуулж өгөөч. Ер нь яагаад хүрдэж байна. Яагаад жиг. Ер нь тийм яг employee experience ярихад тийм хангалттай credibility-тэй хүмүүс үгүй юу гэдэг. За миний хувьд болохоор за намайг Батгш гэдэг. За хүний нөөцийн чиглэлээр бол ажиллаад одоо тийм ер нь бол мэрэгчлэлтэн гэдэг юм уу тэр талаасаа бүр багаас нь ажиллаад 2004 оноос хойш одоо өнөөдөр хүртэл бол ер нь бол төрөл бүрийн л тийм бүх шатны л ерөнхийдөө ажлуудыг хийж үзлээ. За тэгээд яг суралцсан сургууль маань гэх юм бол Австралийн Central Queensland их сургуулийг хүний нөөцийн менежментийн чиглэлээр төгссөн. Тэгээд Австралийн мэрэгчсэн хүний нөөцийн зөвлөх гэж явдаг. За яг одоогоор болохоор одоо хариуцч гэдэг юм уу эрхэлж байгаа ажил болохоор Great Place to Work гэдэг олон улсын байгууллагын одоо Монголд төлөөлөгч нэгсэндээ энэ project олон улсын project-ыг Монголд одоо нэвтрүүлээд үйл ажиллагаа эхлүүлээд ингэж явж байгаа. Одоогоор бол энэхүү төсөл гэж бас хэлэхгүй л дээ тийм энэхүү одоо судалгаа үйл ажиллагаанд оролцсон байгууллагууд бол бас хөрөн хэдэн байгууллагууд бол оролцсон байгаа. АПУ тийм хамгийн анхдагч одоо Great Place to Work буюу ажиллахад тааламжтай тэ байгууллагыг нэгсэндээ гэдэг баталгаажуултыг авсан байгууллага бол хамгийн анхных нь бол АПУ болж чадсан. Хоёрдугаар гэх юм бол дөрөвдүгээр эмнэлэг болсон. Дөрөвдүгээр эмнэлэг маань болохоор маш том гоё шинэ эмнэлэг нээгдсэн. Тэгээ жил гарan жил гаруй үйл ажиллагаагаа явуулсан бид нар байгууллагын соёлыг анханаас нь тэ ингээд нөө зөв нутгшуулмаар байна.
зөв чиглэлээ олмоор энэ урт хугацаанд бид нэр амжилттай явахыг хүсэж байна гэдэг үгнээс энэхүү судалгаа хийгдээд бас баталгаажуулалтаа авч чадсан. Миний хувьд болохоор ингээд нөө аль болох салбар болгоноос те бас тэргүүлэгч байгууллагуудтай хамтарч ажиллах юм сонирхолтой байгаа л та. Тэгээд яг логистик талаас их юм бол DHL forwarding гэдэг тэр байгууллага маань бас яг ороод маргааш нөө баталгаажуулалтыг гардуулах бас ёслолтой байгаа. Тийм тэгэхээр ер нь бол яг энэхүү project маань энэхүү Great Place to Work гэдэг байгууллагын талаар товчхон танилцуулж байгаа. Тэгэх юм бол яг нэг яагаад яг юу юм те гэдэг нь бол за энэ байгууллага нь болохоор 90 гаруй улсад өөр ингэсэн одоо салбартай. Тэгээд 30 гаруй жилийн өмнөөс ер нь бол яг байгууллагууд яагаад амжилттай байгаа юм бэ те урт хугацаанд ер нь юу эднэрийг ийм амжилттай болгоод байгаа юм бэ гэдгийг ер нь бол судалж эхэлсэн. Тэгээ энэхүү судалгааныхаа явцад бол за байгууллагын соёл одоо бидний ярих гэдэг энэ employee experience гэдэг чинь хамгийн чухал юм байна гэдэг зүйлийг судлаад одоо бидний мэдих бүхэл одоо шилдэг компаниуд үлгэр жишээ авдаг те Google одоо юу гэдэг Facebook тэ Disney гэх мэтчлээ бүхэл байгууллагуудыг одоо энэ Great Place to Work-ийн судлааг жил болгон хийгээд хэдий бид нар шилдэг болсон гэж нэгсэндээ өөрсдөө тэдний хувьд одоо соёл энэ төр бол тогтцсон гэж бид нар бол харж байгаа шүү дээ. Гэтэл тэд нар нэгсэндээ бид нар одоо яг юун дээр тогтсон байна, юугаа магадгүй сайжруулах хэрэгтэй байна те, юугаа хадгалж үлдэх хэрэгтэй байна гэх мэтчлэн жил болгон энэхүү судалгааг бол хийлэгдэг. Тэгээд мартуулчих. Disney бид нар судалгаа хийдэг. Тэгээ энэхүү судалгааг болохоор нэг жил болгон 11 сая ажилтны дата баз ингэж нэгсэндээ тийм хэмжээний юм судалгаа хийгддэг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр судалгаа хийгдэн, хоёрдугаар тухайн судалгаан дээр үндэслээд консалтинг хийн те зөвлөх үйлчилгээ сургалтууд гэх мэтчлэн зүйл явдаг. Одоо бидний мэдгээр нэг манай монголчин шилдэг аж ахуйн гэж топ 100 гэж шалгаруулдаг шүү дээ. 6 үзүүлэлт билүү 5 үзүүлэлт байдаг шүү дээ. Ихэнх нь дандаа нэг санхүүгийн үзүүлэлтүүд байдаг, нийгмийн даатгалт үйлсэн орлого ашиг энэ төр гэдтэй. Тэгэхээр яг энэ Great Place to Work and Trust Index буюу итгэлцлийн нэг индексийн судалгаан дээр тулгуурлаад American Forbes Fortune 100, Fortune 500-гийн шилдэг компаниудыг бид нар мэддэг шүү дээ. Тэр чагсаалтыг бол жил болгон гаргадаг. Тэгэхээр энэхүү судалгаа маань өөрөө бас ямар нэр хүндтэй те ямар одоо өндөр итгэлцлийн түвшинтэй судалгаа вэ гэдэг бол энэ ч харж болно. Тэгээд энэ Trust Index судалгаан дээр бас үндэслээд дэлхийн шилдэг байгууллагуудыг ч гэсэн эренбэлж гаргадаг. За Монголын хувьд болохоор яг нэг чагсаалт гарах хэмжээний олон байгууллагууд одоогоор бол бий болоогүй байгаа. Тэгтээ бол цаашид бол Монголын шилдэг байгууллагууд Great Place to Work Mongolia гэдэг юм чагсаалт бол цаашид бол гарч явах юм ирээдүйд байгаа. Тийм суурийг тавиад эхэлсэн байгаа юм тийм. Тэгээ зөв нөгөө Батшигтөр анх танилцаад энэ нөгөө ямыг сонсоод тэгээ бид нар бас яг одоо Erxis компани өөрөө бол одоо ярьдаг юм нь соёл, хамт олонны уур амьсгал ер нь 21-р зуунд бол компани одоо юу гэдэг чинь хүнээрэл өрсөлдөж байгаа байхгүй. Хүнээрээ өрсөлдөнө гэдэг чинь эцсийн дүндээ компани соёлоор л өрсөлдөж байгаа байхгүй. Одоо өнөөдөр дэлхий дээр IT-ийн гэлтгүү компаниуд эхэндээ бол ингээл Google-ийн офисыг хар, Facebook-ийн офисыг хар гэдэг байсан бол тэр нь илүүтэйгээр ер нь бол энэ компани соёл, хамт олонны туршлага нь ямар байгаагаараа л ер нь ирээдүйд компаниуд өрсөлдөхөр байгаа байхгүй. Тийм бас оролт гэсэн байгаа тий. IT-ийн салбараас бол ирэхс бол ялцчгүй би бас нэг үйл ажиллагаатай танилцсан тий. Мэндийг ч гэсэн таньдаг. Тэгээ ажилтнуудтай ч гэсэн ер нь бол ингээ уулзаад үзэхэд ер нь бол яг энэ соёл талаасаа бол бас ямар гоё соёл бүрдүүл за нэг магтж байгаа юм биш үү? Амар байлгамж байгаа биш үү? Магтж бол дээр штэ. Ялтч тийм мэдрэмж төрсэн байхгүй тэр нөгөө залуучуудтай уулзаад эднэрийн бий болгосон тэр нөгөө flexible time hour те нэгсэндээ орон зайгаас үл хамаарсан ханаас ч хамаагүй ажиллах боломжтой те хүссэн цагаараа гэдэг юм уу ажлынхаа одоо өөрсдийнхөө нэгсэндээ уялдаа холбоо өөрсдөө зохион байгуулад ингэ ажилладаг те гэх мэтчлээ ингээд Монголд одоо байж миний мэдхтэй маш цөөхөн одоо ийм зохион байгуулалтад хийсэн байгууллагуудын нэг байсан. Тэрэнд нь болохоор ажилтнууд нь өөрсдөө бас маш өндөр бүтээмжтэй, маш сэтгэл ханамжтай ажиллаж байгааг нь хараад бас бахархсан шүү. За тэгэхээр нэгэнт сая бас нөгөө Мэндээгийн манай Erxis-ийн сонин сайхан те за яг мэдээж энэ нөгөө таны хөндлөнгийн өнцгөөс харангуут яг ямар хөө байгааг нэгэнт Мэндээг магтаж байгаа юм чи магтчихээ те. Нөгөө мань хүн өөрийнхөө профайл дээр нөгөө энэ мэдээлэл шеэр хийсэн байсан ивэнттэй. Тэгэхээр би доор нь яг нэг хин лайк дарж байгаад оронгууд надтай найз нэг 3 4 нөхөр байна. Тэгэхээр тандгаасаа меншн хийж гад Мэндээгийн талаар нэг 3 өгүүлбэр хэлээч гэсэн чинь хүмүүс хэлсэн байна л да. Манай Мэндээгийн байгуулсан технологийн компани бол одоо Монголоос хайлаад Америк захиурын үндэд бүртгэлтэй болсон. Технологийн шийдэл нь Азаас хайлаад
олон улсад хэрэглээтэй хүн шүү. Тэ? За нийгэмд хэрэгтэй нээлттэй их платформ нь бол одоо яг олон мянган бизнесүүдэд шийдэл өгж байгаа. Энэ бизнесийн загвар нь бол одоо олон тэрбумын үнэлгээг бий болгож байгаа. Ийм кул залуу гэж хэлсэн байна. Энэ бол баталгаатай нэр устайгаа байгаа. Дараагийнх нь болохоор сая одоо нөгөө ярьж байгаа дэвшилтэд маркетинг гэдэг байгаа new media-гийнхэн талаар бид нар яг л мэндэгийн ирж байсан тэр үедээ бид нэр ингээд маркетингийн салбарт ажиллаж явах үед бол яг цоо шин зүйл байсан. Гэтэл одоо яг тухайн үед мөр зэрэгцсэн манай төгөлдөр төрөт гэдэг эрхэм гэсэн чинь ингэж байна. Мэндэг ярихлаар 3 зүйл санаанд буудгаа. Тууштай, арай дэндүү тууштай. Хаанч хизээч дог хийж чадна гинэ. Сая за тэгээ хаана хэнээс юу гарч болохыг мэддэг гэдэг. Сая нөгөө энэ чинь өөрөө бидний ярьж байгаа зүйл маань experience буюу те манай нөгөө нүүдлийн веб шинж ингэж уламжлалт болж байгаа юмн дээр юу амнаас амд амцсан гэдэг шиг зүйл бидэнд байсан. Энэ маань нишил болж тренд болоод байгаа болохоос энэ зүйл байгаа. Гэтэл одоо та сая мэндэгийн тухай ярингууд бас бус түн энэ үний тухай experience ярьж байгаа юм шийдэл гэж сэдвтэйгээ үйж байгаа. Түүнээс биш тий. Түүнээс биш нэ. Магтаад байгаа ерөөсөө биш аа. Тэгэхээр яалтчгүй энэ сэдв өөрөө тренд болж байна л да. Бид хэд нөгөө яг уу юмыг ингээд харахаар их ер нь ингээд туушраад байна л да. Ер нь олон юмд бид нар чинь бас жоохон юм тууширдаг хүмүүс юм шиг санагдаад байдаг. Тэгээ одоо би яг нэг ингээ харахаар өнөөдөр ингээд customer experience гэдэг зүйлийг ер нь бол хинч тийм ярьж болно, хинч хийж болно. Гэхдээ аливаа асуудлыг ер нь бол улс хууртаа харах хэрэгтэй. Customer experience ярьж л байгаа бол ер нь experience management гэдэг юм ярих хэрэгтэй. Бүр ярих хэрэгтэй юм нь бол энэ чинь байгууллагын соёл, employee experience аахгүй. Тэгэхээр ялцчгүй тийм бас өнөөдөр Батшгийг ингээд маркетингийн ток дээр ингээд орооч чи ер нь ингэж ярихгүй бол бид нар чинь ингээд маркетингийн хүмүүс солиороод те хитрхи CX яриад хитрхи одоо customer хаан хитрхи ингэж яриад хүнээ хайдаг те өнөөдөр ингээд аюу гой компаниуд байна те тэгээд тэд нар CX нэг ярихгүй хамт олон руугаа ингээд гой happy байдаг жинхэнэ органикаараа өсдөг. Зарим нь үнэхээр токсик компани. Тэгсэн мөртлөө CX-ээр cover хийж байгаа компани ч бас байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө бид нар чинь өнөөдөр ингээд нэг юм ярихаараа ингээд маркетингийнхэн бол ярихаараа CX чухал гэж яриа авчдаг байхгүй тий. Мэдээж HR-ийн бол яриул employee experience ч юм уу хүний нөөцийн салбарыг ярьдаг. Тэгэхээр ер нь ингэж юмыг нөгөө ингэж зөв баланслаасаа customer experience гэдэг нь шууд employee experience-тэй гоёгдох ёстой. Энийг бас маркетерууд маань тий одоо илүү аудиенс нь маркетингийн талын хүмүүс бай гэж ботход ер нь энэ дотоод маркетинг хамт олон руугаа чиглэсэн маркетинг хамт олонний одоо loyalty ч гэдэг юм уу хамт олонний гоё care тий энэ хөтөлбөр хамт олон өнөөдөр happy байж бизнес өнөөдөр ялгарна өрсөлдөн тэсэж үлдэх байхгүй. Тэгжиж бид нар customer experience ярина. Тэгжиж бид нар өнөөдөр одоо хэрэглэгчээ хайрлах, кэрлэх тухай байхгүй. Тэрнээс энд ингээд сэтгэл ханамжгүй одоо хамт олон байгаад хүнээ ч гэсэн ажилтан гэж нэрлээд ч юм уу тий. Ийм байгаа тохиолдолд бол бид нар ер нь experience management CX ярихад бол жоохон өрөөсгөл гэж би бол жоохон илүү хувьдаа бодоод байна. Тэгээ ер нь харин за чи заавал ирээ. Энэ ер нь ингээд яг ялтчгүй тий. Одоо Nike бол мэдж байгаа угаасаа ингээл маркетингийн холбоон дээр ч тэр ер нь ингээд бидний ярьж хэлж байгаа яг энэ цаг үеийн хайп болохоор амар CX гэдэг байхгүй. Гэтэл CX окей за customer чухал. Гэтэ өнөөдөр тэгвэл байгаа customer-а гой бүртгэж чадж байгаа юм уу? Кэрлж чадж байгаа юм уу? Тэ? Шин юм хайгаал шин ингээл нэг гой тренд гараад ирлээ. Энэ нэг трендийг дагаад өшөө гой шин хэрэглэгч татъя гэж байгаа байхгүй. Гэтэл үгүй өнөөдрийг хүртэл сонгогдсон байгаа кастомеруудаа яаж кэрлж өнөөдрийг хүртэл танай компанийг сонгоод ажиллаж байгаа компаниа яаж хайрлаж байгаа танай байгууллага чинь колчер чинь өөрөө өнөөдөр ямар төвшөнд байгаа энэ өнөөдөр энэ рүүгээ нэг ингээд бас мориноосо буугаад хараад юу үлээ бид нар яаж энийг сайжруулж болох вүлээ гэж харахгүй бол юу өнөөдөр CX гэж итл өнөөдөр хүмүүс чи өргөдлөө өгөн те компани соёл чинь норж олно тий. Тэгэхээр энэ ер нь яг бидний маркетерууд бидний хувьд яг агуу том анхаарах ёстой сэдв болчиход байгаа байхгүй. Эцсийн дүндээ энд байгаа хамт олон гэдэг чинь эргээл
тэр эргээл бас л тэр бараа бүтээгдэхүүн үйлчилгээ компани кастомер л гэхгүй. Хамгийн их одоо хамаатан садан найз нөхдөдөө ярьдаг, хилдэг те хүмүүс чинь л эргээл одоо хамт олон л гэхгүй. Тэгэхээр ер нь бол би яг өнөөдөр ингээд нөгөө гол миний бодож бас зорж ирсэн юм. Яг маркетингийнхаа ток дээр хэлье гэсэн юм нь бид нэр ингэж хайптаа бас автаад иж болохгүй. Нөгөө бид нар чинь уулын бугыг харахаас те унсан морой гэд хэлдэг штэ. Тэгэхээр бид нар унсан морой нь бол өнөөдөр яг л байгууллагын соёл, employee experience, хамт олон байгаа customer те энэ юм болчиход байгаа. Би бол төвдөө айгуу тэгж бодож байгаа. Тэгэхгүй бол бид хэд ингээл амар баабалдаал янз юм яриад ер нь бол тэгж байгаа. Тэгэхээр би бол илүү тэгмээргүй яг ингээд бодтой өөрсдөн дээрээ би бол одоо жишээлбэл тийм great place to working одоо энэ ч амар бид нар ингээд презентацийг харж ирсэн аахгүй. Компани дээр яаж үнэлгээ хийж чинь те одоо өөрсдийнхөө хаана явж байгаагаа жишээлбэл өнөөдөр мэдэх хэрэгтэй аахгүй. Тэгжиж бид нар өөрсдөн дээрээ зөв дүн тавиад зөв онш тавьж иж customer experience ярихаас биш энд одоо хэцүү байвал энд одоо юм ярих бол айгүй хэцүү тий. Байгууллагууд маань бол яг манай бизнесийн салбарын байгууллагууд бол нөгөө уламжлалт гэдэг юм одоо нөгөө өргөмжлөлөө аваад нэг нөгөө топ 100-ийнхаа гэдэг цомоо аваад тавьчихаараа өөрсдийгөө алаад ингэж удаад байдаг. Гэтэл яг одоо үндсэн бодит байдал дээр бид буугаад ирэхлээр одоо энэ хүний нөөцийн чадхын талаас харахад эсвэл одоо яг энэ employee experience management талаас байгууллагын соёлоо одоо Монгол манай бизнесийн яг бодиттой үлж чадчихэв нөө тэ гэдэг асуудал одоо яригдчих эхлэх гэж байна шүү дээ. Гэтэл биднийг бол одоо хуучин ингээд бизнесийн байгууллагад ажиллаад дамжаад иж явахад нэг баг 10 тооцтой ач билүү тэгэл баг 30-40 минут бүр яг ингэж цаг гаргаж суугаал. За тэгэл нөгөө 360 үнэлгээнүүд байна. Эсвэл соёлын янз янзын судалгааны арга аргачлалууд байна те. Удирдлагатайгаа хэрхэн зохицдгийн доор байгаа хамт олон маань намайг хэрхэн яаж үнэлж байгаагаас гэдгээс ингээл ямар ч нэг жилдээ хийгдэл байдаг. Гэтэл тэр маань яг одоо энэ та бүгдийн үзүүлж байгаа санал болгож байгаа энэ үйлчлэгээнд ч гэдэг юм уу байгаад эсвэл энэ байгууллагын хүний нөөцийн соёлоо яг яаж үнэлэх ёстой юм. Энд дэр та одоо нэг бодиттой зүйлээ хэлж өгч. Тийм. Яг нь employee experience гэдэг нөө ойлголт чинь өөрөө ер нь яг ямар тухай яриад байгаа юм бэ гэдэг жоохон бяцхан тийм нэг тайлбар өгсөн зүг байх л та. Employee experience гэдэг ялцчгүй нүгийг ингээ бодох юм бол ойлгомжтойгоор ярих юм бол одоо аялал гэж ойлгож болно л та. Ажилтны одоо аялал тийм тухайн байгууллагт анх орхоос ахуулаад одоо анх орхоос өмнө гэдэг чинь анкетыг харна тий ажлын зарыг харахаас зараас ахуулаад тэгээд тухайн хүн ажлаас гарсны дараа ч гэсэн тэр бол employee experience үргэлжлэх боломжтой. Тэгэнгүүт нөө нэг одоо тэр энэ аяллалыг ихтэй хэр одоо дурсамжтай гэдэг юм уу тий хэр гайхамшигтай хэр их юм сургаж тий хэр их юм ойлгуулж магадгүй тэр хүнийг хэр их хөгжүүлснээсээ шалтгаалж тэр хүн тэр аялалтад тэднэртэй хамт үлдэхгүй гэдэг шийдвэр гаргаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр дунд ингээд тэр нэг аяллаг амар навшин болоод тий. Ядаж чамаг дөрөө тааш. Шууд нэг хараад хэлэнгүүт шууд над руу орж ирж. Амар хортон сараад байгаа. Тэгэнгүүт одоо ер нь айгүй онцгой болгоод хүний тэр нэг сэтгэл зүрх одоо айгүй гоё хичээнэ. Хүн чинь шинэ ажилд орохдоо ер нь бис даалаад өгнө. Би сурсан юм харуулна тий. Би ингээд ийм болно, ийм амбицтай болно. Би ингэж карьераа өсгөн ч гэдэг юм ингээд айгүй сайхан зүйл бодож ордог. Тэнгүүд тэр сайхан нэг хүсэл тэмүүллийн манайхан ч явахтаа ер нь байгууллагуудтай яадаг вэ гэхээр нэгдүгээр тэрийг ойлгож авдаг байгууллагууд ч байгаа л да. Гэхдээ ерөнхийдөө бол яг ингэж фокуслож энэ бол experience юм а те нэгсэндээ энэ мөчлгүүдийг ингэж ойлгож аваад за нэгдүгээрт ажилд ороход энэ хүнд би гадаа ингээд 30 минут суусныхаа дараа те тэгсэн чинь нэг богч ажилласан хүний нөөц орж ирсэн. За яар. Тэгэх юм бол ямар байх вэ те. Тэгэнгүүт нөгөөдгөр юм магадгүй ингээд яг цагтаа уулзаад те за одоо бидгүй кофе цаач байдаг юм уу те. Гэх мэтлэн энэ зүйл чинь ингээд хүнд ингээд хамгийн анхны ингээд дурсамжууд ингээд би болгоод байгаа байхгүй санах мөчүүдийг бид нар нөө аялалд явахдаа ингээд нэг сонь мөчүүдийг боддог шүү дээ те ингээд санаанд үлдсэн байдаг шүү дээ те. Тэгэнгүүт яг тэрэн шиг ингээд анхны ярилцлага ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт яг ингээд ажилдаа орсон анхны өдөр те. Анхны өдөр ингээд очсон чинь хаана юу байгаа нь мэддэхгүй, хаана суух нь мэддэхгүй те. Би ч одоо хинтээ уулзгалаа яах вүлээ гэдэг ингээд хүлээх ямар байх вэ? Гэтэл нэг хүн магадгүй үүдэн дээр нь тосож аваад те. Энэ таны ширээ за энэ ингээд удирдлагатай танилцуулаад ч гэдэг юм. Ингэсэн бол бас ямар байх вэ? Энэ хоёрын хооронд ч ингээд айгүй их ялгаанууд байдаг. Тэгэнгүүт зөвхөн ингээд онбординг буюу энэ тасан зохицох гэхээс ахуулаад ер нь бол цааш
газрын ажилтнаа хэрхэн хөгжүүлж байна, тэдний дуу хоолойг хэр сонсож байгаа, тэр хүмүүст тэр авъя гэсэн мэдээллүүд наазах нь нээлттэй байж чадж байгаа юм эсвэл хин нэг нь рүү заавал ингэж гойж хүсэлт явуулж. Тэгээ маш basic одоо энгийн мэдээллүүдийг хүртэл тийм шаардлагууд байдаг ч гэдэг ингээл надад ийм би одоо орон тооны байгууллагын бүтэц явуулаач гэдэг юм уу те би хиний доор харьяалагдсан болж гэдэг юм ингээд маш энгийн асуултуудыг хүртэл ингээд одоо технологиор шийдэх боломжтой болсон байтал тэгтэл одоо тэрийг ингээд хүндрэлтэй байдлаар ингээд явуулж байгаа нөгөө ажилт нөгөө экспириенс нь тэ нөгөө нэг тэр аялал нь амар тааламжгүй болгоод байгаа байхгүй юу. Тэгвэл энэ олон ингээд тааламжгүй энэ аяллаа мөчүүд гэдэг юм уу те дурсамжууд нэгсэндээ тэр хүн ингээд тэр хүний урам зоригтой хичээл зүтгэл одоо тэр бүхнийг ингээд унтраасаар байгаад за болидоо гэд ингээд тэр аяллыг ер нь ол дуусгаж байгаа байхгүй юу. Одоо тэгээд гол зүйл нь ихээр одоо яг түрүүн хэлсэн мэндээгээ хэлсэн бол нөгөө нэг эн чинь одоо talent war болоод байгаа байхгүй тийм ур чадварын дайм болоод шүү дээ. Өмнө нь бид нар ч яах өмнө нь бол ингээд цалин урамшуул гэдэг юм өндөр цалин амлаад хүмүүс ингээд тийшээ ордог байсан бол одоо би ингээд энэ миний зорилгот нийт чадах байгууллага энэ миний хүссэн соёлыг би болгож чадахгүй энд би дуу хоолойгоо нээлттэй хэлэх боломжтой үү те би энд сурч хөгжих боломжтой үү би энд тэр магадгүй ингээ харсан карьертаа хүрэх боломжтой үү те би удирдлагатайгаа ойлголцож чадахгүй гэх мэтчлэн одоо ингээ софт гэдэг юм уу те эдгээр зүйлсийг ингээд хүсээд хүлээгээд байдаг гэтэл нөгөөтөг өрөх юм бол за чи цалингаа авсан юм чи 9-6-гийн хооронд ажилгүй те энэ хоёрын хооронд чи ингээд нөө тэр experience гэдэг зүйл чинь ингээд алтаатай байгаа даангууд нөгөө нэг уур чадвартай ажилтнууд тэгээ заавал уур чадвартай биш одоо ер нь бол new generation ч гэсэнтэй ер нь бол тийм л байгууллагуудыг бол сонгодог болсон. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг уур чадвар гэдэг талаас нь харах юм бол байгууллага бол одоо яах юм бэ хинээр өрсөлдөх юм байдаг хүнээр өрсөлдөн шүү дээ. Тэнд чадварлаг хүмүүс байгаа тэднэр нь урт хугацаанд сэтгэл ханамжтай бүтээмжтэй инновацлог шин санаагаа байнга гаргаж идэг тэр зүйлээ ингээд шин санаа гарлаа гэхэд тэрийг хэлхийн тулд ингэж нэг төсөл бичээд ингээд тэрийг батлахын тулд ингээд бөө юм болдог байгууллагууд бол байдаг. Гэтэл одоо өөр байгууллагууд үнийг яаж харж байгаа гэхээр шууд хаалган нээлттэй надад нэг ийм санаа байна та юу гэж бодож байна гэнгүүт тэр хүн яаж юм гэхээр тэр санаагаа хэлхийн тулд тэр их юм бичээд тэ магадгүй тэр хэрэггүй санаа байж болох байхгүй. Гэхдээ тэр зүйлийг ингээд таслан цогцоо за наадах чи ийм байна гэхдээ магадгүй одоо биш юм байхад дараа жил байх боломжтой өнөөдөр бидний боломж болцсон юм байна гэнгүүт тэр хүний одоо шаардлагагүй хичээл зүтгэлийг тэ ингээд таслан зогсоож байгаа байхгүй тэ гэтэл чи наатаа нотл чи судалгаа хийсэн юм уу чи ингэсэн юм уу тэмдэг ярьсан юм ингээд юм амар хүнд болоод идэм нөгөөдгөр нөгөө ажилтны тэр experience гэдэг зүйл маань ингээд багаар нороод байгаа байхгүй. Тэгэхээр яг үүний цаана юу бий болох одоо гэдэг юм уу хамгийн гол тэр фундамент зүйл маань ялцчгүй соёл байгаа байхгүй байгууллагын зүгээс бий болгосон тий алсын хараа vision үнэт зүйлстэй тэр соёл гэдэг чинь юу юм бэ гэхлээр юу ингээд яг нэг ийм өгүүлбэр байд юм байл л да 1800 донд би ч нөө байгууллагын соёлын судлаач ахгүй бас докторийн сэдв юм байсан байна. Тийм байгууллагын соёлоор судалж байгаа юм л. Тэгэхээр тэр 1800 донд болохоор юу гэж хэлсэн юм бэ гэхээр нэг үйлдвэрийн ажилтнанд тэгсэн байхгүй. Бид нар ажлыг энд ингэж л хийдэг гэж байгаа байхгүй. Ер нь бол хамгийн basic тайлбар байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр одоо тэрийг муухай аргаар хийдэг юм уу, загинж хийдэг юм уу, те? Аль эсвэл ойлголцож ярилцаж хийдэг юм уу, те? Тэгэхээр нэг загинж хийдэг. Юу лээ? Тэгэхээр ер нь бол яг бид нар юмыг ингэж л хийдэг гэдэг зүйлийг хүн ингээд оронгуудаа мэдэрдэг байхгүй тий. Тэгэхээр байгууллагад орохоор энэ энтэйг ингэж харилцдаг юм байна. Дараа нь орж ирэхэд бүгд чимээгүй байх ёстой юм байна тий. Ч гэдэг юм уу тий. Ингээд энийгээ дарга гэж дуудах ёстой юм. Эсвэл найзаач гэдэг юм уу тий. Манай багийн гишүүд бол бүгд ижлэх юм байна. Би дуу хоолойгоо хэрэв надад таалагдахгүй бол уучлаарай би энийг ингэж хийж болох уу гэдэг зөвшөөрөл авах шаардлага би хийх боломжтой юм байна гэдэг юм. Тэгэхээр нэгсэндээ юмыг бид нэр ингэж л хийдэг гэдэг зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр доторх ихтгэл үнэмшил би биендээ харилцаа холбоотой яаж би биендээ харилцаж байна гэдэг зүйл маань нэгсэндээ соёлоор харагддаг. Тэрийг болохоор хэрэв энийг тогтоогоогүй бол яг удирдлагаас бол нөгөө нэг ямар байдлаар ингээд төлөвшсөн байдлаараа тогтдог. Тэр бол ямар нэгэн байдлаар соёл бол заавал тогтсон байдаг. Тэгтээ яг бодлогоор тэрийг бол яг зөв тал руу чиглүүлж ингэж тогтоох боломжтой. Тийм. Тэгэхээр ер нь бол яг энэ байгууллагын соёл маань одоо яг энэ байгууллага урт хугацаанд амжилттай явах уу те өнөөдөр маргааштай ингээд хүмүүсийг баярлуулах одоо гой юмнууд хийгээд тэр үедээ ямар гоё ингээд явж болно. Гэхдээ урт хугацааныхаа яг шийдлүүдийг бол юунаас гаргаж авах вэ? Соёлоор л ерөнхийдөө дамжуулж шийдлүүдээ гаргана л та. Эцсийн үндэ тэгэл яг хамт олонны аялал гэж байгаа шиг customer experience маань
эцсийн дүндээ хэрэглэгчийн л аялал хавахгүй тийм том зургаар. Тэгэл customer experience дээр бол эцсийн дүгнэлт нь те we have a bond гэл концепц байгаа шүү дээ. I trust you би итгэж гин одоо би намайг чи ойлгож гин дэмжиж гин ингэж гин эцсийн дүндээ нь ерөөсөө л тухайн брэнд бүтээгдэхүүн компанид одоо итгэж үнэмшээл за бинтэнд бол ингээд бонд үслээ би бол чиний төлөө одоо энэ аяллаа хугацаанд бүтээгдэхүүний чинь аавна бүтээгдэхүүний чинь найз нөхдөдөө хэлнэ өмгөөлж хамгаалж болох газар нь өмгөөлж хамгаална гэдэг ер нь энэ л гоё сайхан туршлагыг үүсгэхийн төлөө компани байдаг. Компани энэ рүүгээ л яваад байгаа байхгүй. А мэдээж тэр үеүдд нь хэрэглэгч нарт тэр гоё мэдрэмжийг өгөөд тэр гоё туршлагыг өгч чадах юм бол хэрэглэгч өнөөдөр энд бэлэн болцсон байхгүй. Өнөөдөр тий хэрэглэгч өнөөдөр одоо та хоёр хэрвээ Samsung-тай бол би Apple-ыг өмөрч тий 2 цаг мэтгэлцсэн ч хэрүүлсэн ч чадхаар байхгүй. Тий өнөөдөр бид нар ингэж бас нэг талаараа одоо юу гэдэг хүн гэдэг чинь ингээд өөрт нь гой туршлага үлдэхэд компанид урт хугацаанд ажилладаг шиг хэрэглэгч талдаа гэх юм бол илүү урт хугацаанд үнж хэрэглэгч нь байх л тухайлчаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь яг хөө энэ яг том зургаараа би бол тэгэхээр experience management гэж яриасаа гэж бодоод байгаа байхгүй. Заавал бас категорилол product experience одоо customer experience, employee experience гэхээс илүүтэйгээр мэдээж одоо удирдлагууд маань компани гэдэг зүйл ингээ том зургаараа бол эн чинь компани өнөөдөр experience-ийг яаж зөв удирдах юм бэ? Тэр дотроо одоо бүр байшингийн суурь нь бол employee experience байхгүй. Тэгээ нэг ингээд 3 4 дугаар давхар нь customer experience талаасаа тий. Тэгэхээр ингэж л ер нь бол нэр томьёоны хувьд ч тэр ойлголтын хувьд ч тэр ер нь бол том зургаар нь энэ experience-ийг бид нэр яаж удирдах юм бэ? Яаж компани тэгвэл өнөөдөр хамт олонныхоо туршлагыг experience-ийг гоё ойлгохын төлөө хүнээ хайрлаж чаддаг, хэмжиж чаддаг, ойлгомжтой тодорхой орхоос нь гарах хүртэл гарсан ч гэсэн одоо ингээл одоо урт хугацаанд гоё хамт явж чаддаг нөхрөлдөг те хэрэглэгч ч гэсэн нэг өдөр өнөөдөр авахгүйсэн заавал ингээл те одоо нэг өндөө байна уу, пип байна уу, ундаа байна уу, зориол ордог байхгүй ч болно. Эсвэл тодорхой хэмжээнд муу experience хүрсэн байж болно. Тэгэл өнөөдөр авахгүй ч гэсэн хэрэглэгч бол уучлалт гэх л байхгүй. Бас те уучлаад тэр үед нь байж чадах уугүй юу те. Эцсийн дүндээ ер нь бол тийм ингээд хамт олон бага бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгч гэдэг том зургаараа энэ experience management-ийг л ер нь бол компаниуд маань ирээдүйд ойлгож хүнийг ер нь эцсийн дүндээ энэ чинь маш энгийнээр хүн гэж харнаа л гэсэн үг байхгүй. Хүн одоо юу гэдэг чинь үйлчлэгч гээл өөр харьцдаг биш те. А эсвэл энэ хүний сагсны худалдан авалт нь бага эсвэл ийм хувцас өмссөн гэдгээр нь биш. Ер нь эцсийн дүндээ энэ чинь маш энгийнээр ярих юм бол хүнийг хүн гэж харах, хүндлэх, хайрлах л тухай байхгүй. Тэгээд яг хөө энэ дээр мэдээж те технологиг уяад яаж одоо тэр яг хөө тэгэл гой нэр томьёонд байна л да тийм customer touch point гэл те одоо employee touch point ч гэсэн байгаа шүү дээ те. Тэр нэг ингээд одоо компани байгууллагын хооронд болж байгаа тэр touch point-уудыг яаж мэдэж таньж бүртгэхийн тэр үед нь яаж гоё happy байлгахын одоо surprise хийхин ч гэдэм үү те. Тэгэхээр ер нь яг хуу товчхондоо бол ингэж маркетингийнхан маань customer experience гэж хитрхи туулшрах бол бас миний харж байгаагаар бол жоохон буруу байгаа байхгүй. Бид нар энийг юмыг ингэж жоохон суйртай, яг фундаменттай одоо бид нар ингээд нэг юм жаргон дагаад юм хийдэг биш те. Ер нь юм руугаа зөв харж чаддаг, оншоо тавьж чаддаг ингээд фундаментаа харж чадаад манад энэ experience гэдэг ойлголт чинь манай компани дээр culture-ийн хувьд юу юм, хамт олонны хувьд юу, одоо юу гэдэг customer-ийн хувьд юу юм гэдэг ингэж л хараасаа гэж би бол хувьдаа бодоод байгаа. Тэгэхгүй бол яг уу тэгэл гой жаргандж болно, гой одоо үг хэрглэж болно. Эцсийн дүндээ хүнийг хүн гэж харддаг, компанийн соёл нь токсик эсвэл одоо юу гэдэг гой биш те. Ийм байхад хүн өнөөдөр
2 баг өмсч болно, 8 баг өмсч болно. Энд чинь in the long run гэдэг байна шүү дээ. Энд чинь урт хугацаандаа бол тэгэл хүн мэддэг л хэвгүй. Энд чинь тий үйлчлэгч байна уу, баг дүнгээр худалдан авч байгаа хүн байна уу, хэн байх нь хамаагүй. Эцсийн дүндээ хүн болгон одоо experience гэдэг чинь бид нэр дүн тавьж байгаа л тоххой. Туршлага гэдэг чинь эцсийн дүндээ хувь хүн өөрийнхөө гоё дүнлтийг хийгээд за энэ хүн, энэ компани, энэ байгууллага надад ингэж хандлаа, ийм үед инглээ. Тэр үедээ заримдаа одоо гомдож болно, гутж болно, харамсаж болно, эсвэл баярлж болно тий. Ингээд бүх энэ юмны чинь л нэгдэл цуглуулгал болчиход байгаа юм л та ер нь бол. Тийм. Одоо энэ нөө аялал гэдэг хэр чинь нөө нэг аялал эхлээд төгсдөг гэдэг ааш. Тэгтээ заавал төгсөх албагүй байгаа байхгүй ажилтнууд ч гэсэн заавал тийм одоо ингээд гарлаа гингүүд гарна гэдэг маань муу гэсэн үг бас биш байхгүй. Хүн бас ингээд яалтчгүй бас ингээд карьер өөрчлөх юу гэдгиймд янз янзын шалтгаанууд байж болно шүү дээ. А гэхдээ тэр гарах үеийн мэдрэмж ч гэсэн бас амар experience ч гэсэн амар чухал байхгүй тий. Тэр хүнийг анх орохт нь нэстэ ингэж оруулчаад гарахт нь тий чи одоо зайлах болоогүй ингээд сууждаг газрууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр зүйл маань хүртэл ингээд тэр хүнд ингээд үлдээд ёо дахиж хизээч ийшээ харахгүй. Хизээч би тийшээ бити очороо гэж найзуудтай хэлэн ч гэдэм юм. Бүр яг ингээд ийм гомдол ингээд тэгээд үлдчихдэг тий. Тэгэхээр нэгсэндээ эдгээр бүх зүйл маань яг яалтчгүй нөө experience талаас байгаа юм л. Маш энгийнээр нөгөө нэг бид нар яг түрүүний дэлгүүрийн жишээн дэрх юм бол бид нар ингээд дэлгүүрт орохоор чинь ингээд энэ одоо ямаа зарах гэж байгаа юм а тий. Хурдан авахгүй бол хурдан гарчаасаа гэдэг харцаар хардаг тий хөдөлгөгч нар бол байдаг ш та. Гэтэл бас ингээд яалтчгүй сүүлийн одоо шинэ нэгдэж байгаа франчайзууд бид нарт бас амар гоё зүйлийг сургаж байгаа шүү дээ. Сайн байна уу гэж мэдлэл баярлаа гэж ингээд л дээ. Тэгэнгүүт чи энэний цаанд бас нөгөөдгөр юу явж ийн гэхэл мэдээж менежментийн бол бодлогод явж ийн хүмүүсээ зөв одоо сургаж одоо төлөвшүүлж ийн нөгөөдгөр их юм бол бас тэр хүмүүст ч гэсэн ер нь бол яагаад тэр ажлыг хийх нь зөв юм те яаж хийвэл зөв юм гэх мэтчлээ одоо маш гол нөө фундамент жинхэнэ нэг суурь ойлголтуудыг бол аягүй сайн өгөөд зорилго чиглэлийн бол нэгтгэж чадчихна гэж би бол харж байгаа юм л та. Тэгэхээр яг нөгөө одоо бидний манай зах зээл дээр байгаа одоо ихээхэн томоохон бизнесийн байгууллагууд эсвэл одоо нөгөө ажлын байран дээр ярьцлага хийгдчих юм уу те эхлээд сахан одоо нөгөө цалингаар нь гэдэг шиг ингэж молиг өмхүүл зарим тохиолдолд авч байна. Гэтэл яг саяны аялал дуустдаггүй гарцсан ч гэсэн нөгөө үлдсэн мэдрэмжийг л хүн найз нөхдөд юм эсвэл яг нөгөө салбарынхаа түгээсээр байд юм байна. Мөн нөгөө талдаа бас гарч байгаа чинь өөрөө бас зөвхөн тухайн байгууллагын мэрэгчлэлтэн гол хүнээс гадна эсвэл одоо нөгөө байгууллагын соёл нь өөрөө таалагдахгүй болоод миний хувийн үнцэнтэй нийлэхгүй болоод гарч байгаа ч гэдэг юм ийм кейсүүдийг бас ингэж хоёулдуулж ойлгож авахгүй бол те гой шилэн байшинд байгаал боссууд нь телевизээр гараал байдаг байгууллага өөрөө яг голд нь ороод тутгалахад ямар байгааг бодит биеэрээ мэдэрсэн хүмүүс одоо нөгөө гадуур экспириенсээ хуваалцдаг те тасвал тэр чинь өөрөө хамгийн гол тэд нэр амар гоё манайх ийм шинэ содон трендийг гэдэг одоо нөгөө косметик нүрэ будалттай яриад байдаг. Гэтэл яг үндсэн нөгөө дотор байгаа бие монгол хүн гэдэг тэр дүр төрх нь байхаа болцсон тохиолдолд ажилтан бол өөрөө стад сая мэндэ зэрэглээ хэлж байгаагаар 6, 7, 8 багтайч байж чадаад левел болгоны хүмүүстэй баг зүйж харьцаад дотор байгаад байгаа ажилтан бол бас нэг талдаа тэнд төсцүүлдэх гээд байгаа нөгөө талдаа нөгөө байгууллагын соёлтойгоо соёл нь өөрөө тогтоогүй учраас одоо тэнд ингэж хөшиг нэгдэх болгонд өөр зан харшин гаргаж яваад байл гэж харагдаж шүү дээ. Би энд байх ёстой гэдэг ойлголтоор биш. Би энд байхыг хүсэж чинь гэдэг байх ёстой байхгүй болно. Би энд байхыг хүсэж байгаа учраас би ингэж ажиллаа сайн мэрэн тий. Би энд ингэж удаан ажиллахыг хүсэж байгаа учраас би илүү магадгүй чадахгүй зүйлээ би чаддаг болчмоор байна. Сураагүй зүйлээ хурдан сурчмаар байна гэдэг нь хүсэл тэмүүлэлээр нэгсэндээ тэр хүмүүсийг удирдах нь хамгийн чухал байхгүй. Түүнээс ингэх ёстой. За чи энийг маргааш хийцэн байх ёстой тий. Чи ингэхгүй бол цалин авахгүй. Магадгүй би энийг хийхгүй бол би цалингаа авахгүй. Маргаашийн миний хүүхдүүдийн хоолунд ч гэдэм ингээд ёстой гэдэг биш. Би хүсэж чинь гэдэг ойлголтыг л төрүүлэх нь хамгийн чухал байгаа юм л да. Хэрэглэгчийн нүдээр ч гэсэн яг тийм байхгүй. Хэрэглэгч ч гэсэн өнөөдөр би хүсэж чинь гэж үйлчлүүлэх 90 үе ирсэн байхгүй. Тэ? Өмнө нь магадгүй талах үйлдвэрлэдэг нэг л үйлдвэр байсан. Өнөөдөр хэдэн үйлдвэр байна тий. Өмнө нь магадгүй цэхийн ундаа гэж ганц л ундаа байсан шүү дээ тий. Өнөөдөр хэдэн ундаа байна. Тэгэхээр өнөөдөр хэрэглэгч хүслээрээ бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгодог яг л тэр 90 үеийн өөр ирсэн байхгүй. Хүмүүс ч гэсэн ер нь хамт олон ч гэсэн ер нь бол тэр компанид одоо гой соёл, гой амбиц, алсын хараа, шүүүүдийн ингээд найз нөхдөсөө сонссон үнэхээр гой соёлтой юу гэж л орж байгаа шүү дээ. Хүсэж орж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглэгч ч гэсэн яг адилхан хүсэж л
үйлчлүүлж байгаа. Яагаад гэвэл тэр хэрэглэгч нарт өнөөдөр яагаад энэ customer experience гэдэг юм яригдаад байна гэдэг чинь. Өнөөдөр customer-т маш олон сонголт байгаа байхгүй. Энийг л өөр нь бол компаниуд маань ойлгох ёстой. Хоёрт бас аюу их яригдж байгаа зүйл маань энэ өмнөх үеэсээ яагаад ингэж бас experience их яригдаад байна гэхээр ер нь бол одоо энэ технологи, цахим 90 үе маань өөрөө хүнд өөрийгөө илэрхийлэх асар их боломжуудыг бас олгочлоо л доо. Өмнө нь магадгүй ингээд бат шиг нэг компанид ажиллаад жоохон ингээд bad experienceтэй гарцсан бол энэ хүн ингээд ээжтэй хэлээд нэг уйлаад нөхөртөө хэлээд нэг тайвшраад ингээд өнгөрдөг байсан бол өнөөдөр үгүй болчихлоо шүү дээ. Өнөөдөр хүн өөрийнхөө Facebook дээр нь байна уу, YouTube дээр нь байна уу тий хүсвэл ингээд дуртай газараа ямар ингээд байсан бэ гэдгээ илэрхийлж чаддаг. Тэрийг одоо сонсдог, хардаг, шеэрлдэг ийм өнөөдөр бид нар чинь 90 үед байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд одоо дижитал одоо юу гэдэг энэ сошиал медиа гэдэг юм уу энэ боломжууд чинь ингээд өнөөдөр хэрэглэгчийг өдрөөс өдөрт хамт олныг ч гэсэн өднөрөөс өдөрт хүчтэй болгож байгаа байхгүй. Ер нь бол. Тэгэхээр эн чинь бол сайн хэрэг. Яагаад вэ гэвэл компаниуд богино хугацааны ашиг орлого, богино хугацаанд хүнийг мөлжөөд те одоо их цагаар ажилуулад илүү цагийн мөнгө өгөхгүй ажилуулна гэдэг байсан бол эсвэл бага сонголттойгоор хэрэглэгчийг богино хугацаанд ингээд ороод үйлчлүүлээд хурдан гаргана гэдэг байсан бол одоо компаниудад ямар шаардлага тавигдж байна вэ гэвэл урт хугацаанд сэтгэнэ. Яагаад вэ гэвэл таны ингээд өнөөдрийн 3-4 маск чинь харагданаа богино хугацаанд баригданаа гэдэг нь бүр л илүү одоо ойлгомжтой тодорхой болчихж байгаа хэрэг. Тэр компаниуд маань урт хугацаанд л хамт олноо хэрэглэгчээ одоо юу гэдэг хүн гэж л харах хэрэгтэй. Миний бараг дүгнэлт өгүүлбэр болоо дуусчих. За дуусахгүй аа. Ингээд аашаа. Тэгэхээр яг саяны тэр нөгөө нэг хамгийн анх аялал эхэлж байгаа болон аялал дуусахгүй байх тэр тохиолдлууд дээр нөгөө хамгийн анхны нээлттэй байх ёстой мэдээллүүдийг хүртэл тэ заавал нэг хэн нэгэн статусны нөхрөөс юм эсвэл дотоод нөгөө vibe нийлдэггүй бас нэг хамт олон дотроос заавал хэн нэгнээс очиж авах гэдэг зүйлийг одоо энэ нөгөө байгууллагын дотоод мэдээллийн системийн удирдлага тэ тэр маань бол одоо бүрэн шийдэж өгөх ёстой байдаг. Одоо юу гэдгийг тэр нөгөө миний ажлын байрны тодорхойлолтууд, ажлын тушаалууд, дотоод юмнууд магадгүй тэр нөгөө одоо Facebook дээр зүгээр нэг ажлын групп биш. Одоо яг энэ байгууллага болгон өөрсдөө дотоод мэдээллийн системээ илүү шийдэл гаргаж тэ дижитал орчин доторх одоо дижитал орчинд офсо бий болгоо тэнд хэн юу яриад найс нөхдөдөө мэдээлэл хуваалцах хэний төрсөн өдөр болж байгааг тэ ажил дээрээ төвлөрмөөрөө л Facebook дээр байгаа таймлайн дээр очиж бичиж чадахгүй тэр орчныг бүрдүүлж бас нөгөө бүтээмжтэй байх шийдлийг аль аль нь гаргаад яваад байна. Тэгэхээр манай RxSys бас яг юм дотоод мэдээллийн системийг байгуулгын хүний нөөц дээр илүү юм нөгөө шийдэл гаргасан байсан. Энэ дээр нь бас RxSys-ийн тухай ярихгүй. Тэр шийдэл байсан. За мөн манай бас таны эрхэлж байгаа байгууллагын талаар ч гэсэн ороод харахад бас нөгөө байгууллагын соёлын судалгаагаа хүртэл авах платформ шийдлүүдийг тавьсан байсан. Энэ талаараа та нэг одоо бид нар нөгөө нэг яалтчгүй ковид чинь биднийг бол бас амар гоё олголоо шүү дээ. Ер нь юм боломжтой юм байна. Бид нар өмнө чинь ингээл нэг төлөвлөгөөнд оролцсон те. Нэг тэнгэр дээр хизээч тэр нь бууж ирэх байсан те. Тэгэнгүүт ерөөсөө ингээ буухаас үр сонголтгүй болгоцсон. Тэгэнгүүт энэ байгууллагын соёлыг ч гэсэн ингээд нөгөө нэг заавал ингээл бүх төр цугларч байгаа гаргаараа барьж байгаа л тийм шүү дээ. Технологиор бол одоо шийдэх боломжуудыг бол зөндөө гаргаж өглөө шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг нөгөө нэг одоо эерэг соёл гэх юм уу хүчрхэг соёлыг бүрдүүлэх гол зүйл яг яалтч түрүүний хэлсэн итгэлцэл бас баггүй. Одоо энэ Great Place to Work-ийн хамгийн гол хийж байгаа одоо фундамент нь бол яалтчгүй одоо мөсөн уулны доотлох гэдэг чинь итгэлцэл баггүй ер нь бол тэгэхээр одоо удирдлагад би удирдлагадаа итгэдэг. Удирдлага намайг сайн ажиллана гэдэгт би хамт олондоо итгэдэг. Би гарын авангууд намайг муулахгүй гэдэгт итгэдэг одоо наацаагаа юм би. Тэгэхээр ер нь бол энэ итгэлцэл гэдэг чинь хамгийн гол зүйл байгаа. Тэгээд нөгөө төрлийн итгэлцлийг би бол маш олон одоо мэдээж нөө фактор хүчин зүйлүүд бол байгаа л та. Гэхдээ энэ яг соёлд нөлөөлдөг гол одоо зүйлс юу вэ гэхээр одоо шудраг байдал байхгүй юу? Шудраг байдал те нээлттэй байдал хамт олонны нөхөрлөл бахархал одоо би ажиллаараа бахархдаг юм уу? Хамт олноороо бахархдаг юм байгуулгаараа бахархдаг юм уу те. Тэгэхээр эдгээр зүйлсийг
Нөгөөдгөр одоо байнга очиол те эдгээр зүйлсийг ингээд яг биеэрээ гэдэг юм ингээ хийх ч юм одоо жоох хэцүү болчиход байна шүү дээ. Тэгэхээр энийг технологиор шийдэх нөгөөдгөр цаг хугацааны хувьд чимэлттэй хаанаас ч ажилтан те тухайн хүссэн мэдээлэл авах боломжтой шийдлүүдийг бол технологиор шийдэх бол бүрэн боломжтой болсон. Эрхсдэр ч гэсэн Exam гэдэг платформ бол зөндөө шийдлүүдийг бол хийсэн байсан те. Тэгэхээр наад зах нь одоо нэг одоо нөхөрлөл гэдэг зүйлийг бий болгохын тулд мэдээж нөгөө нэг хамт олонны уур амьсгал хамтдаа сууж байгаа тэнгихний өөр байдаг, онлайнаар байх өөр байдаг боловч одоо наазахын төрсөн өдөр те хамтдаа тэмдэглэж болох зүйлстэй хин нэгэнд маш хурдан одоо баяр хүргэмээр ирцтэй заавал ингээл очиол те энэ нэг юм хийгдсэний дараа магадгүй тэр ажил нь мартагдсны дараа те ингээ хэлэхэр тэр хүнд ямар байх вэ? Эсвэл амар хичээл чармалт гаргацсныхан дараа чистэ үнэхээр мундаг байлаа гэд ингээд яг тухайн мөчт нь хамт олон дунд нь баяр хүргүүл ямар байх вэ те гэд гэх мэтчлэн ер нь эдгээр зүйлсийг бол яг ингээд сошиал тий софтвер талаас нь ингээд ерөнхийдөө бол шийдэд хийгээд явцсан нь болохоор ажилтнуудад бол нэг төр цаг хугацааны хувьд орон зайн хувьд одоо ямар нэгэн байдлаар хамаарлахгүй тий хүссэн мэдээлэл ханаас ч гэсэн авах боломжийг бүрдүүлж байгаа нь бол бас амар том соёлд нөлөөлөх хүчин зүйлтэй. Ер нь бол ялцчгүй нөө Exam гэдэг ойлголтыг болохоор бүрдүүлдэг гол 3 зүйл л байдаг байхгүй. Нэгт нь болохоор байгууллагын соёл, хоёр дахь нь болохоор технологи, гурав дахь нь болохоор нэг work space одоо нэгсэндээ ажлын орчин гэж аахгүй. Тэр нь болохоор заавал ингээд нэг суугаад гэх биш. Одоо тэр нөө flexible талаасаа тий энэ тийм хаанч ажиллаж болно эсвэл flexible ажлын цаг тий уян хатан ажлын цаг, уян хатан ажлын байр гэх талаасаа ерөнхийдөө бол яг энэ гурвыг л нэгсэндээ employee experience маань гурван талаас нь технологи талаас нь бодох нь хамгийн гол нь соёлоо бодох нь тий тэгэнгүүт тэр тухайн хүний ажлын орчин нөхцөлийг бас талаас нь бодоод энэ гурван талаас нь бүрдүүлэх юм бол ер нь бол энэ employee experience-ийн гол суурь ойлголтууд гарч ирэх байхгүй юу? Яг гэхдээ нөгөө би бас нэг юм нэмээр байна л да. Нөгөө одоо ингээл экспириенсүүд ярихлаар өстой эн чинь ингээл нэг хүний нөөцийн програм, ERP, тэ CRM ер нь бол биш болчиход байгаа хгүй. Яг програм хангамжийн салбарт бас их том өөрчлөлт ирж байгаа нэг зүйл бол яаж энэ employee-гийнхаа нүдээр харсан програм байх юм бэ гэдэг болчиход байгаа хгүй. Customer-ийнхаа нүдээр харсан тэднэрт value үнцийг өгөх чи тэр бүтээгдэхүүнийг тэгж аваад тэгж үйлчлүүлээд loyalty оноогийн ингүүлмээр байгаа юм бол яавал тэгвэл одоо хэрэглэгчийнхаа нүдээр харах гэдэг л юм болчиход байгаа хгүй. Өмнө нь бол IT гэхэр чинь бид нар илүү ерөөсө дан ингээл байгуулгаал хардаг тий. Окей за хурууг нь бүртгэчээ. Тэгээд одоо 9-6-гийн оронд сууж ийн үгүй юу? Бүтсэн үү бүтээгүй юу тэгээ нөө төлөвлөгөө ингэдэг байсан бол өнөөдөр одоо юу гэдэг ингээд цаг үе маань өөр болоод одоо хамт олонны нүдээр ер нь энэ хүний нөөцийн програм гэдэг чи юу байх хэвээр ингэдэг ингэж харах чухалчод байна. Тэгэхээр тэрээс одоо юу гэдэг IT гэхэр чи илүү өнөөдрийг хүртэл ойлгогддог ойлголт маань байгуулгал дотгошоо хараад юу гэдэг чинь ERP авчвал ерөөсөө ингээл хуран хумсыг бүртгээл робот шиг ажиллаулаад юм хэлсэн хэлээгүйг нь сонсдгоо ийм гэхээс илүүтэйгээр одоо энэ бас нэг яриад байгаа энэ experience management, customer experience одоо employee experience гэдэг байгаа маань эргэл энэ хүн гэж хараад хайрлаад энэ хүмүүсийн нүдээр байгууллагыг хараач. Энэ нэг хэдэн хүмүүсийн нүдээр өөрийнхөө одоо хэрэглэгчийнхээ нүдээр компани хараач. Юу хүсэж байсан чинь юу хүсэж байна те энэ чи government experience гэж хүртэл байгаа штэ те за нэг улс төрлөө яаж хийж байгаа арчдаг те одоо бидний харалтай ингээл зүлэг тавиал shit энэ чи ийм юм хэрэгтэй байсан юм бол байгаа үстэй ер нь нэг талбай дээр сая хөлбөмбөгийн холбооны нөгөө зүлэг тавьсан чинь л хүмүүс ингээд жоохон суугаад чийлдээд те амар энгийн юм хүн ууг нь customer нь хүсээд байдаг. Гэтэл ингээл sophisticated жишээлбэл одоо дээгүүр доогуур нисдэг юм явдаг юм ч гэдэм юм уу те ингээл бас bluff нь хитрхээрээ яадаг шиг. Тэгэхээр юу нэг чинь government experience гэж байж болохгүй. Бид нэр төр зэсгтэйгээ яадаг үлээ те. Тэгэхээр ер нь том зургаараа бол за өстө жинхэнэ хад орох гэж байна. Зөвхөн experience management л гэдэг юм байгаа байхгүй. Тэр чинь яг л нөгөө хамт олонныхоо нүдээр хэрэглэгчийнхаа нүдээр ард иргэдийнхаа нүдээр тэр багтаацсан тэр л байгаа байхгүй.
За ер нь бол тэгэхээр яг өнөөдөр бид нэр үл яг ер нь за маркетингийн суурь ойлголтууд дээр тренд болоод байгаа энэ зүйлс яг бодтойгоор бас ингэж буулгаж авч хараа тийм хөөсийг ярьж өгч जैन тийм гэтэл яг нөгөө талдаа Монголд явцсан нөгөө хүний нөөцийн тогтцсон хэв шинжээсээ харахаар одоо 5,000 10,000 хүн ажлын байраар хангаж гэн гэж дуграад байгаа нь мэдээж нөгөө топ 100-аа юм эсвэл нийгмийн эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр өндөр боловч тэн дотор байгаа нөгөө энэ ажилтны сэлгэцүүд маш хурдтай эсвэл салбарын нөгөө байгаа мэрэгжлийнх нь онцлогоос хамаарат маш ингэж сэлгээ их байгаад байдаг нь магадгүй нэг тухайн байгууллага дээр жилийн өмнө очиж исэн баг жилийн дараа очиход байхгүй болсон байгаа чинь одоо нөгөө байгууллагын соёл واخгүй тий. Тэгэхээр одоо энэ зүйлсийг гэтэл нөгөө хэрэглэгч ороод миний өглөө босоод ороо бидний өдрийн амьдралын хэмнэлд байгаа тохиогдож байгаа бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авж байгаа утсаар хийж байгаа харилцаа болгонд хийгдэж байгаа энэ зүйлс маань ер нь бидэнд сайн болон сар янз янзын туршлагыг ингэж үлдээж идэг гэдэг эдгээр зүйлийг ингээ багцаар нь авч үзэж ингэж том зургаар нь харах хэрэгтэй ойлголтыг та хоёр маань зэгцтэй олон талаас нь тайлбарч өглөө. Нэг наадхан дээр чинь яг наадах чинь яг тийм байхгүй. Айгаа үнэ. Айгаа ярьж байна. Айгаа одоо ярьцах юм байна гэхгүй. Одоо тэр нэг одоо яг EX-ийг бас ингээд харахаар ер нь хөгжлийн үе шатаар нь харахаар EX гэж харж болно магадгүй бас ингээ байгууллагын соёл гэдэг талаас нь ч гэсэн бас ингэж харж болно тэг хүмүүсийн фокусыг хамгийн анх бол одоо нэг utility буюу ингээ хэрэгцээ гэдэг талаас нь тий бид нар зөвхөн хэрэгцээтэй зүйлийг өглөө ажилтнад тий цалингийн өглөө багц хэрэгслийн өглөө тэгээ ажиллаа хийгээдэг тэгэнгүүт дараачийн үе шат нь яаж бий болсон бэ гэхээр бүтээмж одоо тэгэл бүтээмжээ нэмэгдүүлэн гэл баахан бүтээмжийн хөтөлбөр яасан юм бидгээс ш тэнгүүд тэр чинь яасан бэ гэхээр нөө нэг багц хэрэгслийн нөхцлөө тэгтээ бүтээмжийн үе шат руу яасан гэхээр арай илүү дээр хийлгэхийн тулд тэ арай хурдтай хийлгэхийн тулд арай сайн хийлгэхийн тулд гэдэг бүтээмж талаас нь харж явдаг гэсэн. Тэгэхээр нэгсэндээ хүн гэдэг талаас нь биш энэ ажлыг яаж сайн хийлгэх вэ гэдэг талаас нь хараад яваад байдаг гэсэн. Манайхан бол за зарим манайхан ч явахдаа ер нь бол байгууллагууд бол энэ хэсэг дээр бол гацсан байгууллагууд бол зөндөө байгаа. Тэгсэн мөртлөөс амар мундаг байгууллагууд байгаад идэг ч тийм. Тэнгүүд одоо бас жоохон гайгүй байгаад байгаа байгууллагууд жоохон энэ манайхаа амар шүүмжлүүлэх тийм. Engagement гэдэг зүйл 3 дахь үе шатна ахгүй юу. Нэгсэндээ engagement гэдэг ингээ хардаг болцсон. Тэнгүүд engagement-ийн судалгааг ингээд хийдэг те жилдээ 1 удаа хийдэг ч гэдэм 2 удаа хийдэг ч гэдэм ингээд явж байгаа. Гэхдээ яг engagement-ийг experience-тай бас ингэж хойлж ойлгоод байгаа нэг асуудал байгаа даахгүй юу. Engagement нь болохоор яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэгсэндээ за одоо өвчнөр болтой яг ингээд өвдцснийхэн дараа за энэ нь өвдчих за энийг ингэж имжлэе гэдэг байгаа байхгүй юу. Тэ тэнгүүд яг ингээд за ажилтан ингээд сэтгэл ханамжиг болчихж байгаа байхгүй болцсны дүгнчлээ штэ тий тэгэнгүүт за энэ хүн ажлын цаг нь тэгвэл тохирохгүй юм байна тэгвэл ажлын цагийг өөрчилж ийж тэгэх юм бол мэдээж тодорхой хэмжээнд тэр engagement-ийн судалгаагаар бол хувьд өснө гэхдээ яг суур өвчнөө ерөөсөө эмчилж чадахгүй байгаа байхгүй тэгэхээр одоо яг дараачийн хамгийн сүүлийн буюу одоогийн үе шат маань юу болж байгаа гэхээр experience гэж яриад байгаа байхгүй тий тэгэхээр experience нь бол яаж юм гэхээр юун дээр суйрлах вэ гэхээр төрний соёл дээр суйрлна яг нөө үндэс суураас эхлээд эмчилж байгаа байхгүй хамгийн эхлээд бид нар өөрсдөө бүтэн онцлогонд оруулах нь те түүнээс ингээд одоо энэ дөвдөнгөт зүрх гэж бодоол те тэгсэн чинь тэр нь ходоотч байх юм билүү те тэгэхээр ингээд буруу эмчилснээс болоод цаана хавдар үсэт идэг те буруу онцлсноос болоод буруу онцлоод буруу эмчилээд байгаа учраас те цаана хавдар нь үсэт идэг тэгээ нэг мэтгэд ямар ч авралгүй болсон дампуурх болсон байдаг ч гэдэм үү те ер нь аль эсвэл чадварлаг хүмүүс нь бүгд орхио явдаг болцсон ч гэдэм үү тэгэхээр нэг хэсэндээ энэ яг experience чинь яг дөрөвт одоо хөгжлийн үе шат буюу нэгсэндээ бид нар өвдөхөөс өмнө бид нар өөрсдөө онцлоо эрүүл байхын тулд бид нар ийм ногоо идэх хэрэгтэй юм ингэж ус уух хэрэгтэй байна гэдэг зүйлээ л нэгсэндээ би болгож байгаа ойлголт байгаа байхгүй. Cool. За ингээд бидний өнөөдрийн зорилго саяны нэмэлт сунгацсан үйлбэрээр баталгаачлаа гэдэг шиг тийм. Тэгэхээр бидэнтэй өнөөдөр зочноор оролцсон зочддоо Мэндээд Батаншигтай маш их баярлалаа. Тэгээд энэ нь бол зөвхөн Монголын маркетингийн салбарт эсвэл зөвхөн хүний нөөцийн салбарт тулгамдаад байгаа асуудал биш. Ер нь нийгмийн энэ асуудлыг шийдэж байгаа энэ бизнесийн салбарт байгаа байгууллагуудын толгойн өвчин болсон буюу уламжлалт хүний нөөцийн асуудал, уламжлалт зар сурчлагын маркетингийн асуудлыг технологи суурьтайгаар тэр дундаа илүү нөгөө трендийг дагж тэнэхгүйгээр тий яг одоо нөгөө бодит байдал дээр хөрсөндөө байгаа энэ асуудлуудаа хэрхэн шийдэх дээр технологийн шийдлүүдийг санал болгож байгаа манай эрхсийн шийдлүүд болон за манай Батаншиг цэцэрлэгийн маань олон улсын
одоо энэ Монгол туршлагыг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд нь үнэтэй өв нэмэр оруулж байгаа энэ олон улсын байгууллагын төлөөлөгчийн хувьар оролцож байгаа. Эдгээр ажлын туршлагыг бид бүхэн манай бизнес эрхлэгчид хурдан өөрсөндөө авч нутагшуулж те Монгол арын шангаараа яваад ирсэн тэр ажлын байрныхаа зан суртал соёлыг хэм хөрчлөгдөж чинь бол манай зочдын оролцсон энэ мэдээлэл хэрэгтэй болсон баг гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн маркетинг ток болон маань энэ үрээд өндөрлж байна. Баярлалаа. За баярлалаа.